Тэгээд би эрүүл мэндийн системд асрагчаасаа аваад их хэмж хүртлээ 39 жил ажиллаж өнөөдөр Монгол улсын одоо хүний гавьяат эмч гэдэг эрхэм цалыг хүртсэндээ чин сэтгэлээсээ баярлан талархаж байна. Намайг энэ алдар гавьяанд хүрэхэд увсын минь арт түмэн надаар эмчлүүлж байсан, надад үзүүлж байсан. Тэгээ одоо ч эмчлүүлж байгаа нийт арт түмний минь гавьяа шүү. Увсын минь арт түмний гавьяа минь эрүүл мэндийн системийн үе үеийн хүмүүсийн одоо гавьяаны үр дүнд би өнөөдөр ийм эрхэм цалыг хүртсэндээ баяртай байна. Би эрүүл мэндийн салбарт асрагчаас нь аваад бага эмч, их эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн хүртэл 39 жил ажилласан. Ер нь одоо энэ эрүүл мэндийн салбарт яг анх яагаад ажиллах болсон тэрний шалтгаан юу вэ? Ер нь одоо ингээд эрүүл мэндийн салбарт ажиллаад хүний эмчлэр гаргаад хүнээс одоо баярлалаа гэдэг суус хамгийн одоо сайхан байдаг бох тийм ээ? Мэдээж би 5 дугаар ангид байхдаа анх удаа эмч гэдэг мэргэжлийг сонгосон байгаа юм. Тэгээд яагаад би эмчийг сонгосон бэ гэвэл эмнэлэгт тэр үед бол бөөстө цагаанд аав гэдэг халааттай эмнэлгийн хүн хараад би ирээдүйд заавал эмч болно гэж өөртөө одоо хэлж ийсэн. Тэрнийхээ дагуу би одоо эмч боллоо. Эмч хүний энэ эрхэм нандин чанар юу байдсан бэ гэвэл хүнд өчтөн байна. Би халдвартай эмч учраас ухаангүй шартаа хүн байна. 3 хоноод ухаан ороод эмчээ хоол идэх гих менингитийн хүнд хэлбэртэй кокцимитэй хүнд хүн байна. Ухаан ороод нүдэ нээгээд эмч рүүгээ харах шиг хамгийн сайхан баяр баясгалан ерөөсөө эмч хүнд байдаггүй юм. Түүнээс хойш баяр гэж байхгүй. Үнэхээр гайхалтай. Хүнд өвчтний амийг аврах шиг эмч хүний алдар гавьяа ерөөсөө байхгүй. Түүний буян өнөөдөр гарч байна гэж би бодож байна. Ер нь энэ 30 гаруй жил хугацаанд ямар тасагт ажиллаж одоо халдварын тасгаас хийж байгаа юм тийм би анх анагаах ухааны одоо дээд сургуулийг төгсөөд Увс аймгийн Ховцомд ажлын гараагаа гэлсэн. Миний ховдын арт түмэн бол намайг өнөөдрийн зэрэгт хүрэхэд ховдын минь арт түмэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна. Яагаад гэвэл би Ховцомд ажиллаж байхдаа алтан гартай эмч, цагаан хаалгатай эмч гэдэг алдар цолыг анх авч ирсэн юм. Тэгээд одоо би түүнээс хойш Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 90 оноос хойш өнөөдрийг хүртэл нэгдсэн эмнэлгийн зөвхөн халдвартын засагт ажиллаж байна. Одоо хөдөө аймагуудад халдвартын эмчээс анхны гавьяат нь би төрж байгаа юм. Яагаад гэвэл би анх халдвартын больнист ажиллаж байх үе. Одоогийн үе бол хоёр өөр болсон. Гэхдээ 2009 оны одоо H1, N1 Монгол улсад гарсан холиор өвчин, SARS өвчний бүх голомтод би ажиллаж байсан. Тэр буйны минь одоо хүртэж байна. Ерөн халдвартын эмч гэдэг бол хагас цэргийн зохион байгуулалтаа одоо шийдэмгүй зоригтой тийм хүн байх ёстой. Хэрвээ халдвартын эмч оншоо буруу тавьж одоо эргэлзэх юм бол халдварт өвчнийг дэлхий дээр ч алдаж болдог. Учираас би халдвартын эмчүүдийг эрхэм цолоороо баярлан бахархаж байна. Увс аймгийн арт түмэн минь халдвартын оюун гэдгээр намайг мэднэ. За баярлалаа. За баярлалаа.